За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр ахин уулзч байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 7-ныхаа бичлэгийг бол яалтчгүй одоо ингээд тасалж таарсан. Тэгээд энэ хоорондор бол Япон улс бол түүхэндх анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болж өнгөрсөн. Тэгэхээр энэ хүний талаар бас бичлэг хийхгүй бол болохгүй юм шиг санагдаад энэ хүний талаар бичлэг хийхгээ сууж байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө бичлэгийнхаа үндсэн хэсэг рүү орохоос өмнө би та хэдэд одоо энэ хүн хэрхэн ерөнхий сайд болсон гэдгийг бүр маш товчхоноор та эзтэй танилцуулаад тэгээд ерөнхийдөө үндсэн хэсэг рүүгээ орноо. Өнгөрсөн 7 дугаар сард бол Японы дээд танхимын улс төрийн сонгуул болж өнгөрсөн. Тэгээд энэ сонгуул дээр нь ер нь ихэнхдээ олонхын санал авдаг Японы либерал ардчилсан нам буюу Японы одоо либерал демократ нам гэж байгаа тийм. Энэ нам маань харьцангуй цөөхөн суудлыг авсан. Тэгээ тийм ч учраас тухайн намын одоо дарга тийм одоо энэ ерөнхий сайдын өмнөх ерөнхий сайд маань хариуцлага одоо үүрэг хариуцлага ухамсарлаад өөрөөр хэлэх юм бол намаа ялтанд хүргэж чадаагүй гэдэг утгаараа суудлаа өгөх болсон. Тэгэхээр суудлаа өгж байгаа учраас нэгдүгээрт намын даргын суудал, хоёрдугаарт ерөнхий сайд энэ суудал хоёр ч ингээ хоосорж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас ахин сонгуул болохоор асан. Гэхдээ ямар сонгуул гэх юм бол зөвхөн одоо нөгөө нам дотор те Японы либерал ардчилсан нам дотроо намын даргын сунгаа, тэгээд намын даргын сунгаанаас хэрвээ одоо сонгогдсон хүн нь дараа нь ерөнхий сайдад одоо яригдахаар болж байгаа гэсэн үг. Тэгээд яг энэ журмын дагуу ерөнхийдөө энэ шинэ ерөнхий сайд болох Санаe 10 дугаар сарын 4-нд намын даргын сонгуул дээр 5 хүнтэй өрсөлдөөд ялж Японы түүхэндх хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болсон байгаа юм аа. Санаe Takaichi сан болохоор өмнө нь бас 23 удаа энэ намын даргын сунгаанд ер нь бол өрсөлдөж исэн байлээ. Тэгээ энэний өмнөх удаагийнх дээр болохоор одоо хуучин ерөнхий сайд асантай бас хамтдаа өрсөлдөж исэн. 4 хүн өрсөлдснөөс 3-т нь тийм жагсаач ингэж орж ирж исэн юм байлаа. Тэгээд одоо энэ удаагийнх дээр нь бол шууд нэгээр орж ирж байгаа. За ингээд намын дарга болчихсон учраас эннийхээ дараанаас өргөжлүүлээд парламентаар хэлэлцэгдээд ерөнхий сайд болж байгаа гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү нарийн процесс байдаг бах нэ. Тэр ерөнхийдөө бол Монголынхтай жоохон төстөөдөө явсан байгаа сте процесс нь. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгэн дээр бол би энэ Японы түүхэндх хамгийн анхны ерөнхий сайд болох Санаe Takaichi-гийн тухай те ерөнхийдөө нэг одоо ямар хүн хувийнх нь амьдралынхаа талаар өөрийнх нь үзэж туулсан зүйлсийн талаар ярих болно. Та хэд мэдж байгаах миний одоо сувг бол ер нь тийм улс төр болон эдийн засгийн одоо тийм холбогдлолтой сэдвүүдийг ярьдаг сувг бол биш учраас хэтэрхий тийм улс төрийн гүн юмнууд руу бол орохгүй. Тэгээ миний үзэгчд ч гэсэндээ бас яг тийм юм сонсгоод энэ ингээ сууж идэг үзэгчд биш учраас би ерөнхийдөө одоо миний үзэгчд ямар байдаг лээ те тэр үзэгчдтэй зориулаад ерөнхийдөө мэдээлэлээ ингээд бэлтгээд хүргэж байгаа гэж ойлгож болох нэ. Харин 2 дахь дугаар гэж одоо энэний 2 дахь дугаар байгаа. Тэр 2 дахь дугаар дээр мөн л одоо хэтэрхий улс төрийн тийм одоо гүн гүнзгий юм руу орохгүй ч гэсэндээ ерөнхийдөө энэ гадуур яригадаад байгаа те энэ Японы энэ эмэгтэй ерөнхий сайд одоо шинээр томилогдсноор те Япон улс ер нь яаж өөрчлөгдөх гээд байгаа юм. Тухайлх юм бол Япон улсад амьдарч байгаа монголчуудад те Япон улсад амьдарч байгаа гадаадуудад ямар одоо нөлөө гарах гээд байгаа юм бэ гэдэг ч юм уу те тэр тухайн нь илүүтэй ярий гэж бодож байна. За мөн Санаe Takaichi сангийн томилсон эмэгтэй одоо сайд нар байгаа те гих мэтэр одоо 2 дахь дугаараа хийхээр ерөнхийдөө төлөвлөж байна. За тэгэхээр хэдүүлээ бичлэгээ юуны өмнө ерөнхий сайд Санаe Takaichi сангийн бага насныхын амьдралын талаар ярилцаад эхлэе гэж бодож байна. Яй. За тэгэхээр Японы шинэ ерөнхий сайд Санаe Takaichi сан маань бол 1961 онд төрсөн. Тэгээд одоо бол 64 настай гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо саяын намын даргын сунгаанд өрсөлдсөн одоо 2 хүн байгаа. Тэр 2 хүн нь хоёулаа бол одоо нөлөө бүхий улс төрчийн одоо гэр бүлээс гаралтай тийм ерөнхийдөө юм удам угсаагаараа ингээ улс төрч байгаад ирсэн хүмүүсийн хүүхдүүд байгаа байхгүй. Тэгтэл Санаe Takaichi сан бол ер нь бол энгийн иргэдийн дундаас одоо гарч ирж байгаа гэдгээрээ бас онцлогтой. Яагаад гэх юм бол ээж нь бол ерөнхийдөө цагдаагийн офицер цагдаагийн ажилтан байсан. Аав нь болохоор автомашины компанид буюу Toyota компанид ажилладаг байсан юм байна. За тэгээ Санаe Takaichi сан бол Нара мужид төрсөн. Одоо тухайн төрсэн газрынхаа Үнэби нэртэй ахлах сургуулийг төгссөн байна. За ахлах сургуульд одоо ямар хүүхэд байсан бэ гэдгийг нь ер нь бол ахлах сургуулийнхаа найзуудаас нь жишээ нь ганц нэг хуваалцсан байсан. Тэрэн дээр жишээ нь нэг найз нь ер нь тэ удирдахч тиймэрхүү шинж тэмдэг ингээ ажиглагддаг байсан гэж байгаа. Тэрнээс нь юу гэж ирсэн гэхээр ахлах сургуулийн эсэлтийн одоо маш чухал шалгалтын өмнөх нь нэг болсон үйл явдлыг ярьж байгаа юм л да. Тэгээд энэ найз нь үдийн хоолой мартцсан байсан.
энд чинь ахлах сургуулийн хүүхдүүд нь үдийн хоолоо өөрсдөө гэрээсээ бэлдэж авч явдаг. Тэгээ ер нь бол нөгөө ахлах сургуулийн тэр чухал шалгалт байсан учраас угаасаа хүүхэд бол мэдээж ингээ айж төгссөн байж байгаа. Дээрэс нь үдийн хоолоо мартчихааш нөгөө хүүхэд чинь нөгөө төгшүүр дээр нь төгшүүр нэмэгдээд бүр ингээд айцсан эвгүй болсон байжсэн чинь санаи такаичи сан хурж ирэнгүүтээ чи минийхаас идэхүү гэд тэгсэн байна л да. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд нь тэр санаи такаичи сан харангуйта өчи минийхаас ч гэсэн идэж ер нь хэдүүлээ хаваач идээ. Оо тэгээ тэр уур амьсгал ингээд маш гоё болсон. Тэгээ ерөнхийдөө нэг ингээ уур амьсгал маш эвгүй болцсон тийм байж байгаа үед нь тэр ангийн уур амьсгалыг тэр хүүхдийн уур амьсгалыг ингээ маш гоё болгоснороо би одоо ахлах сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд одоо тэнцээд ахлах сургуульд орсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр ахлах сургуульд орж байгаа гэдэг чинь цаашдаа одоо их сургууль коллежд ингээд суралцаад явах боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд миний амьдрал бол одоо энэ хүнээс бас их шалтгаалсан. Одоо байгаа зүйлсээ хуваалцъя гэдэг тэр тохиог ингээ хүүхдүүдэд өгч исэн. Өөрийнхөө хуваалцъя гэдэг тэр тохиог өгч исэн гэж тэр найз нь ингэж дурсан ярьсан байт юм лээ. За ингээд хэдүүлээ үргэлжлүүлээд ахлах сургуульдаа суралцчаад тэгээд одоо их сургууль ч юм уу те дараагийн коллеж ч юм уу тэрэндээ орох болж штэ. За тэгэхээр яасан гэхлээр ахлах сургуулаа төгсөнгүүтээ үргэлжлүүлээд Токиогийн элит тэм хувийн сургуулиуд болох Кеио, Васедэ зэрэг сургуулиудад одоо шалгалт өгөөд бүгдэнд нь тэнцсэн байгаа юм. А тэгсэн чинь эцэг эхийнхаа зүгээс одоо эсэргүүцэлтэй тулгарсан байгаа юм л да. Одоо Нарамужаас Токио руу тэр хүүхд чи одоо нүүж суралцсна гэсэн үг шүү дээ. Аав ээж нь бол хүүхдэд дагаад нүүн гэж байхгүй. Тэгэхээр Токио руу нүүж очиод нөгөө хүүхд чинь ганцаараа амьдрнаа. Тэгтэл аав ээж нь ямар шаардлага тавьсан гэхээр эмэгтэй хүүхдийг бол бид нарт тэгж ганцаарангийн сургахгүй, явуулахгүй, амьдруулахгүй маш аюултай. Харин чи энүүхэн хавьдаа одоо ингэ суралцж болно. Хэрвээ чи Токио хоолын үе явна гэх юм бол бид нар бол төлбөрийг чинь төлж өгөхгүй гэж хэлсэн байгаа юм л да. Тэгээд яг энүүхэн хавьдаа ойрхон суралцнаа гэх юм бол төлбөрийг чинь ингэ төлөхөд бэлэн байна гэсэн. Тухайн үед одоо 1980 он гэхээр 1980-ад оны улсын их сургуулийн одоо сургалтын төлбөр жилдээ 180 мянга орчим йен байсан бахан байна. За Монгол мөнгөний энд ингээ харуулчаа гэж бодож байна. За тийм учраас Такаиши-сан болохоор сургуулиудаасаа татгалзаад өөр сургуульд орохоос аргагүй болсон. Ингээд бас нэгэн сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байсан нь Кобегийн их сургууль болж таарсан. Ингээд Кобегийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар болсон байгаа юм. Тэгэхдээ Кобегийн их сургуульд ингээ ороод Токио биш байсан ч гэсэнтэй Кобегийн их сургууль руу ч гэсэндээ нараагаас хол байсан байгаа юм л та. Тэгэхээр аав ээжийнхээ амьдарч байгаа гэр буюу өөрийнхөө гэртээ тэгээ Кобегийн их сургуулийн хооронд 3 цаг дэншээгаар явдаг. Нэг талдаа 3 цаг. Тэгээ нөгөө тал руугаа явахдаа 6 цаг буюу нийтдээ сургууль руугаа ирж очихдоо 6 цагийг галтэр одоо метронд өнгөрүүлдэг байсан гэсэн. Тэгэхээр чи 3 цаг явна гэдэг чинь тэр чин тикетнийх нь үнэ нь бас нэлээд өндөр байж танаа да тий. Тэгээ тэр тикетнийхээ үнийг болохоор ерөөсөө аав ээжээсээ ингээ гарахгүйгээр өөрөө part time буюу одоо цагийн ажил хийгээд тэр олсон мөнгөөрөө ингээд дэншанда зарцуулаад тэгээ хажуугаар нь хичээлээ хийгээд явдаг байсан маань. Тэгээ бас дээрэс нь маш идэвхтэй сайн оюутан байсан гэдгээрээ бас алдартай байд юм лээ. За энэ Кобегийн их сургуульд ахта манай хүн болохоор яасан гэхээр хамтлагт тоглоод тэ бөмбөр тоглож эхэлсэн байгаа юм. Ер нь бол нэлээд тийм хард рок чиглэлийн хард рок чиглэлийн хөгжим тоглодог. Тэгээд одоо ч гэсэн сонсдог дуунууд амар тийм хард рок чиглэлийн лаг уран бүтээлчтэй юм билээ. Өөрийнхөө одоо сонсдог хөгжмүүдээс бас хуваалцсан байт юм билээ. Би одоо энэ бичлэгнийхаа төгсгөлд та хэдтэй одоо Японы шинэ ерөнхий сайд эмэгтэй нэг дуртай дуугийн та хэдтэйгээ хуваалцъя гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол бүр нэлээд хард. Тэгээд хитрхи их ингэж хард тоглодог байснасаа болоод нөгөө бөмбөрний одоо цохиор штэ тэр цохиор мохор нь бүр гэдэл хугарч мугардаг тийм амар рок хамтлагийн одоо гişүн бөмбөрчин байсан юм байна лээ. За тэгээд манай хүн чинь одоо зөвхөн бөмбөр тоглохоос гадна усанд шумбах дуртай, мотоспорт сонирхдог, автомашинд дурлагч тийм хүн байсан байгаа. Аав нь бол угаас автомашины газар ажилладаг байсан учраас автомашинд бол мэдээж дуртай байсан болов уу гэж бодож байна. Тэгээд одоо тэр хүний унжээсэн Toyota Supra гэдэг машин нь одоо Нарагийн музейд хадгалагдсан юм байна. За ингээд явж байгаад 1984 онд нөгөө Кобегийнхаа их сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгсөөд тэр төгссөн жилээ шууд Мацуштагийн засгийн газар менежментийн институтэд одоо элсэн орсон байгаа юм. 1984 онд элсэн ороод 1985 онд нь одоо энэ шинэ ерөнхий сайдын маань одоо толгоонд нь нэлээд тийм одоо бүүн болсон юм уу те энэ харах өнцгийг нь өөрчилсөн тийм нэг зүйл болсон. Энэ нь юу гэхлээр 24 настай байсан байгаа юм. Тухайн үед буюу 1984
1980 он гэдэг чи одоо Япон улс чинь эдийн засгийн тийм хөөсрөлтийн тийм оргил үедээ байсан гэсэн үг шүү дээ. Тийм одоо нэлээд гэгээлгээр ирээдүг ингээд харж байгаа хүн болгон те вау одоо бид нар ер нь ингээд л амьдрах юм байна гэд харж ах үед нь тухайн сургуулийнх нь одоо захирал Konosuke Matsushita юу гэж хэлсэн гэхээр Япон улс бол 1990 онд эдийн засгийн маш том хямралд орноо. Урт хугацааны хямралд орно гэж хэлсэн байгаа юм. Тэгсэн чинь тэрийг нь сонссон Танай Такаиши-сан бүр ингээд шоконд орсон гэж аахгүй. Яагаад бид нар одоо яагаад эндээс ингээд дээшээгээл явна гэхээс ш яагаад доошоо унаад тэгээд тэр уналтан дээр ингээд маш удаан байна гэд бодсон байгаа юм л та. Тэр үгийг хэлсэн хүн нь одоо Matsushita гэдэг хүн хин бэ гэх юм бол Matsushita Electric Industrial Company буюу одоогийн Panasonic-ийг үүсгэн байгуулагч хүн одоо God of Management гэж хэлдэг, менежментийн бурхан гэж хэлдэг тэр хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний амнаас ийм үгийг сонсчоор ч тэр хүн чинь юу хэлж вэ? Яагаад ингэ хэлж вэ гэд бодож байгаа. Өөрөө угаасаа ийм материал сайтай, тэгээ өгөгдөл сайтай ухаантай хүн байсан учраас тэр үгийг нь шууд ингээд тусгаж авсан байгаа юм л да. Ингээд тэр үгийг сонссноосоо хойшоо Такаичи-сан хэрвээ менежментийн бурхан Matsushita ийм ирээдүг зогнож байгаа юм бол би үндэсний тогтолцоог бий болгож ирээдүйн эрсдлийг багасгахын төлөө ажилтдаг хүн болохыг хүсэж байна гэж бодоод ерөнхийдөө нөгөө хөгжимтэй тэр бусад бүх одоо сонирхлуудаа хойш нь тавиад улс төрийн хүн болно гэсэн ерөнхий нэг тийм зүг чиг гарч ирсэн гэж үзэж байгаа юм л да. Ингээд 1987 онд буюу тэр одоо шийдвэрийг гаргаснаас хойшоогоо 2 жилийн дараа Matsushita-гийн засгийн газар менежментийн институт Америкийн нэгдсэн улсын конгресс томилж явуулсан байгаа юм л да. Тэнд одоо ерөнхийдөө ажиллах боломжийг олгосон гэсэн. Тэнд очиод Америкийн нэгдсэн улсын ардчилсан намын конгрессийн гишүүн Патришия Шредерийн хувийн алба хорооцод нь ажиллаад хууль тогтоох саналуудад шаардлагатай судалгаа, шинжилгээнүүдийг хийж эхэлсэн гинэ. За ерөнхийдөө нэг иймэрхүү ажлыг хийжсэн байна. Тэгээ томилтоор явсан гэдэг нь болохоор ерөнхийдөө сургуулийнхаа спонсоршипээр явсан гэсэн үг. Тэгэхээр энэ спонсоршипыг бол мэдээж сайн оюутнуудад өгөх нь тодорхой. Тийм ч учраас Америкийн нэгдсэн улсад очиж амьдрангаа одоо тэнд очиж Америкийн нэгдсэн улсын туршлагаас суралцах боломжийг олгосон байх нэ. Тэг ингэж Америкт ажиллаж байхдаа бас нэг одоо толгоонд нэг том юмыг бодож авсан. Одоо өөрийнхөө улсын төлөө юу хийх вэ гэдэг юмыг ойлгож авсан гэж ярьд юм бэлээ. Энэ нь юу гэх юм бол Америкт очиод ингээ хүмүүстэй ярихаар Америк хүмүүс ихэнх нь тэг Аз хүмүүсийн хооронд нь ингээ ялгадаггүй гэж аахгүй. За Вьетнам байна уу те, Солонгос байна уу, Япон байна уу, Монгол байна уу те. Ер нь ингээд бараг л өөр хэлтэй, өөр хоолтой те, өөр соёлтой гэдгийг мэдгүй ерөнхийдөө ингээд тийм хүмүүс гээд ингээд ойлгоцсон. Тэг нэг тийм Америкийн нэг тийм одоо юун дотор нүхэн дотор ч юм уу те ингээ байж идэг тийм юм шиг одоо ойлголцтой байд юм байна гэдгийг мэдэж авангата би бол одоо тэр одоо юм дотор те одоо Япон улсыг байлгахгүй төлөө би одоо Япон улсны тэр ондаашилтын Америкт одоо Япон гэдэг улс чинь ингээ тусдаа нэг юм улс байдаг гэдгийг ингээ баг мэдрүүлдэг болохын тулд би бол улсаа ингээ одоо цаашдаа хөгжүүлнэ гэдэг тэр нэг ямыг толгоонд ойлгож авсан гэж бас ярьж исэн. Тэгээ ийм яриа байдаг. Тэгтээ бас яг ийм яриаг бол улс төрч хүн хамаагүй ингэж ярихад бол би жоохон эвгүүл гэж бодож ин. Тэгтээ яг ингэж ярьсаг үг нь мэдгүй ч гэсэндээ ямарсан намтар түүхэн дотор нь бол ийм юм байд юм бэлээ. Ингээд 1989 онд буюу 2 жилийн дараа Америкт амьдраад 2 жил болоод буцаж хурж ирээд Америкийн улс төрийн мэдлэгтэй хууль тогтоох шинжээчээр ажиллаж туршлага дээр үндэслэн ном бичсэн. Тэгээ хурж ирэнгүүтээ Matsushita-гийн засгийн газар менежментийн дээд сургуулаа төгсөөд тэгээд Японы эдийн засгийн коллежид бүтэн цагийн профессороор ажиллаж эхэлсэн байгаа юм. За ингээд хурж ирээд бас л залуу хിവэрэ байгаа. Одоо 61 он 89 он гэдэг чинь 28 настай гэсэн үг байна шүү дээ. 28 настай байж байхдаа хурж ирэнгүүтээ 3 дугаар сараас нь ахуулаад Asahi телевизэд телевизийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн байгаа юм. Энэ үедээ Ренхо Сантай хамтраад тус телевизийн Kodawari TV Prestige гэдэг нэвтрүүлгийг хөтлсөн. Энэ нэвтрүүлэг нь бас л нэг одоо жоохон тайм маягийн ч юм уу те өчигдөр болсон үйл явдлууд ингээд ч юм уу эсвэл өнөөдөр болсон үйл явдлууд гэх юм ингээд оройн томилны эсвэл өглөөний мэдгээр томилдог ч юм уу нэг тиймэрхүү нэвтрүүлэг байсан байгаа юм. За эндээсээ гараад ирэх жил нь 11-р сараас нь ахуулаад Fuji телевизэд мөн хөтлөгчөөр орсон. Энэ Fuji телевизэд Асада Доонару гэдэг одоо өглөө боллоо одоо юу болох вэ гэдэг утгатай юм уу те тийм нэртэй өглөөний хөтөлбөрийн одоо хөтлөгчөөр ажиллаж байсан бас туршлагатай юм байлээ. Тийм. Тэгээд нөгөө энэний өмнөх Asahi телевизэд ажиллаж байхдаа хамтран одоо мэдээ хөтлөжсэн гэдэг байгаа. Ренхо Сан тэр чин болохоор бас ирээдүйд ингээд политикан болд юм билээ. Тэгэхээр энэ хоёр мэдээний хөтлөгч хоёулаа бол улс төрийн карьерт
ингээ хөөгөж явсан гэж ойлгож болох нь. За ингэж явж байгаа 1993 онд Такаичи-сан анхныхаа сонгуульд оролцож байгаа юм л да. Ингээ анхны сонгуульд орохдоо бие дааж нэр дэвшсэн. Тэгээ бие дааж хэдийгээр нэр дэвшсэн ч гэсэндээ шууд ингээ ялалт байгуулад ерөнхийдөө улс төрийнхаа анхныхаа гарааг эхэлсэн байт юм бэлээ. За энээсээ хойшоо бол одоо бас ганц нэг удаа ялагдсан тэр байт юм бэлээ. Тэгээд хэд хэдэн намаар бас гээд орж гараад жоохон драматай явж исэн. Жишээлх юм бол шинэ хил хязгаар гэдэг намд илсэн боловч буцаж гараад мөн одоо Мори гэдэг фракцтай холбоотой байсан ч гэсэндээ явсаар агаад ямар ч лсэн гэсэн хамгийн сүүлд нь нөгөө либерал демократ нам буюу либерал ардчилсан намдаа ингээсээ тэрнээс хойшоогоо одоо өнөөдрийг хүртэл либерал ардчилсан намдаа ингээд ажиллаад явж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол ерөөсөө ингээд дандаа доороос одоо ингээд хамгийн дээшээ хүртэл нь яг өөрийнхөө хүчээр явж байгаа гэдэг тийм имижтэй эмэгтэй улс төрч байх нэ. За энэ хугацаанд Окинава болон хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд 2006-2007 онд, дотоод эрэг харилцаа холбооны сайд 2014-өөс 2017 болон 2019-с 2020 онуудад ажиллаж исэн эдийн засгийн аюулгүй байдлын сайдаар мөн 2022-оос 2024 зэрэг одоо онуудад ажиллаж байсан бас нэлээд туршлагатай улс төрч байх нэ. Мөн одоо либерал ардчилсан намын бодлогын судалгааны зөвлөлийг 3 удаа тэргүүлж байсан. За энэ ерөнхийдөө бол ингээд 10 удаа парламентын гишүүнээр сонгогдож зөвхөн 1 удаа л ялагдчихсэн. Тэгээ нам дотроо хамгийн илэн талангуй баруун жигүүрийн үзэлтэй улс төрч гэдгээрээ одоо бас алдартай. За баруун жигүүрийн улс төрч гэхээр ерөнхийдөө та хэд ойлгож байгаа болов уу гэж би бодож байна. Гэхдээ миний сувгийн үзэгчид дундаас нэлээд залуу тийм үзэгчид байдаг учраас ер нь яа баруун зүүн ингээд төв гэд ингээд ялгуурлаад идэм бэ. Яг ямар ч үстэй яагаараа ингээд баруун яагаараа зүүн гэдэд ингээд тэрийг жоохон ингээд бас тайлбарлаад өгье. Энэ л болохоор Францын явсгалын дараа тэр Францын одоо парламентын гишүүд ингээ хоорондоо одоо хурлаа парламентынхаа хурлыг хийж явах үедээ нэг үзэл баримтлалтай хүмүүс нь одоо баруун жигүүрт нөгөө үзэл баримтлалтай хүмүүс нь одоо зүүн жигүүрт сууж лээсэн юм л да. Баруун жигүүрт сууж исэн хүмүүс нь болохоор ерөнхийдөө жоохон одоо уламжлалт хев маягийг одоо баримтлагдаг уламжлалт үзэлтэй гэх юм үү те жоохон хуучинсаг үзэлтэй хүмүүс нь нөгөө талд нь зүүн жигүүрт нь болохоор илүүтэй одоо шинийг баримтлаж байгаа шинэ одоо зүйлсийг хүсэж байгаа те шинэ рүү ингэж байгаа шинийг хүлээж авъя гэсэн тийм одоо үзэл баримтлалтай хүмүүс нь сууж исэн. Тэгээд тэр сууж исэн байрлалаас нь болоод барууныхан зүүнийхэн гэж одоо ерөөхдөө баруун жигүүрийнхэн зүүн жигүүрийнхэн гэдэг тэр одоо улс төрийн нэг тийм одоо нэршил маягийн юм үүсээд тэрнээс хойшоо одоо за барууныхан зүүнийхэн гэдэг ерөөхдөө хуваагдаад яригадаад явдаг болсон. Тэгтээ одоо ирээдүйд гэж одоо үедтэй бол ер нь одоо улс төрийн нам фракцууд бол баруун зүүн гэж яг одоо ялгагдах нь бол хэцүү болцсон. Ер нь бол тэр улс төрийн үзлүүд нь жоохон ойролцоож гисэндээ яг ингээд одоо амлаж байгаа тэр зүйлсээрээ жоохон өөр болоод тийм ер нь баруун зүүн гэдэг юм чинь ингээд алдагтаад байгаа юм шүү гэдэг юм одоо яваад байгаа гэж ойлгож байна. Тийм учраас та хэд одоо бас жоохон ялгахад жоохон төвхтэй болоод ирсэн байж магадгүй. Дээр үед бол эн чинь баруун зүүн гэдэг хоёр чигээр нь бол илүү ингээд тодорхой харагддаг байсан гэсэн үг байх нь шүү дээ. Такаичи сангийн хувьд болохоор ерөнхий сайд асан те Шинзо Абегийн шав гэдгээрээ алдартай. Шинзо Абе сан бол те асан гэсэн үг шүү дээ те. Та хэд бүгдээрээ мэдж байгаа бах. Маш харамсалтайгаар амиа алдаж буудуулж амиа алдсан Японы ерөнхий сайд асан байгаа. Японы түүхэнд одоо хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажиллаж исэн хүн байдаг. Ерөнхийдөө бол мэдээж тэр чигтээ сайн гэсэн үг бол биш. Гэхдээ ерөнхийдөө дандаа ам сайтай байдаг гэсэн Шинзо Абегийн одоо маш гарын шавнырынх нэг гэж хэлж болно. Шинзо Абе's одоо амьд ахгүй байхдаа бол өөрийнхөө одоо засгийн газарт нэлээд чухал албан тушаалууд дээр Такаичи сан бас хэд удаа нэлээд олон удаа ингээд томилж явж исэн тийм хүн байдаг учраас Шинзо Абег дэмжигчид жишээлх юм бол Такаичи сан ингээд дэмждэгэ гэсэн үг байх нэ. Тэгээд одоо бол цаашдаа бол энэ Такаичи сан Шинзо Абе асангийн шав гэдэг утгаараа тэр баримталж исэн бодлогонуудыг нь үргэлжлүүлэн тэгэхдээ бүр илүү чанга гараар үргэлжлүүлэх юм шиг байна гэсэн одоо тиймэрхүү юмнуудыг би бол бас нэлээд уншсан. За тэгээд ингэж дээшилж явсаар байгаад ингээ өнөөдрийн байр суурьндаа хүрсэн гэсэн үг. За одоо хэдүүлээ харин үргэлжлүүлээд Такаичи сангийн зарим баримтуудыг нь одоо ярих гэж бодож байна. Такаичи сантай холбоотой бас нэг хил ам дагуулдаг зүйл нь юу гэх юм бол Ясукуни гэдэг нэг сүм байдаг. Бас нэлээд тэг хил амтаа сүм байхгүй юу? Яагаад гэх юм бол энэ дэлхийн 2 дугаар дайны үеэр одоо амь үргдсэн олон сая хүмүүсийн
хамтаар А ангиллын 14 ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнийг оршуулсан байдаг. Ерөнхийдөө Японы өнгөрсөн үеийн милитаризм гэд байдаг шүү дээ. Тэрний хүчтэй бэлэгдэл болсон сүм гэж үздэг байхгүй. Милитаризм гэдэг ч одоо тийм ээ, ер нь бол маш хэцүү. Дэлхийд даяараа Японыг одоо үргэлж дандаа тэр милитаризм гэдэг ямиг нь ярьж одоо буруутгах чийдэг те. Үнэхээр байж боломгүй зүйл гэж үздэг. Тэр одоо юмыг одоо илэрхийлсэн бэлэгдэл нь болцсон байдаг одоо сүм гэх юм да тий. Тэгтэл тэрэнд одоо дандаа очиж зочилдог гэдгээр алдартай байхгүй юу. Гэтэл жишээлх юм бол Эзэн хааны дээ Японы Эзэн хааны гэр бүл бол одоо энэ сүмд 1975 оноос хойш ерөөсөө зочлоогүй гэж байгаа байхгүй юу. Зочлоогүй гэдэг нь ерөнхийдөө зайлсхийж байгаа гэсэн үг. Тэгэхээр чин цаана бас л нэг тийм эвгүй юм байгаа учраас тэр хүмүүс ч одоо бусад тэр дайн дүрэгдсэн олон мянган одоо ямар ч гим зэмгүй хүмүүсийг хүндэтгээд одоо тэнд очихгүй байгаа юм шиг тийм цаана маш нарийн юм явж байгаа юмсэ тий. Гэтэл энэ Такаичи-сан болохоор тийшээ очдог. Тийм ч учраас одоо Солонгос ч юм уу тий бусад улсын хүмүүс тэнд очиж ингээд байгаад нь дайныг өдөөсөн гэдэг утгаараа тэр сүмд очсноороо өөртөөхөө хийжсэн тэр балагтай зүйлсээр бараг ингээд нэг бахархаацж байгаа юм шиг тиймэрхүү үүсчээд байгаа гэдгийг нь хүмүүс хэлээд шүүмжлээд байдаг боловч Такаичи-сан болохоор өөрөө юу гэж тайлбарладаг вэ гэх юм бол за энийг бол ерөөсөө ингэж улс төрийн утгаар ерөөсөө хүлээж авах хэрэггүй. Бид нар бол зүгээр энэ айлчлалаараа эх орныхоо төлөө амиа золиослсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж очиж байгаа. Тэгээд одоо энэ болсон зүйл бол байж боломгүй зүйлс учраас цаашаад одоо инх тайвныг одоо тогтоохын төлөө залбирлж энэ талаараа ахин дахин одоо санаж сайтар бодож үзэх ёстой зүйл гэж үзээд очтгоо. Тийм учраас энийг улс төржүүлж дипломат асуудал болгох ёсгүй гэж өөрөө одоо 10 дугаар сарын 4-нд болсон хэвлэлийн бахархлын үеэр хэлсэн байт юм байна. Дээрэс нь мөн одоо Такаичи-сангийн тийм шүүмжлэл хүлээдэг бас нэг зүйл нь юу гэх юм бол ижил хүснүүдийн гэрлэлтийг одоо дэмжих талаар одоо хуулийн төслүүд одоо ингээ янзаараа мэдээж орж ирж байгаа. Тэднээсийг бол үргэлжид эсэргүүцсэн байр суурьтай байдаг гэдгээрээ алдартай. Дээрэс нь эмэгтэйчүүдтэй Япон эмэгтэйчүүд эрэгтэй хүнтэй суугаад гэр бүл болсныхаа дараа эрэгтэйгийнхаа овгийг заавал авах шаардлагагүй болгох тэр бас нэг хуулийн төсөл ингээд явж байгаа. Тэрийг болохлээрээ мөн эсэргүүцэж байгаа гэдгээрээ бас онцлогтой. Энд чинь та хэд мэдж байгаа болов гэж бодож байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй гэрлэхээрээ эрэгтэйгийнхаа гэр бүлийн авгийг авдаг. Гэр бүлийнх нь авгийг авдаг те. Тэгэл би анх хурж ирээд нөгөө Японд миний одоо нэр те одоо төгсөөгийн нэрээс ингээ ондоо байнг бит хоёрт одоо нэрэн дээрээ нэг адилхан нэр уг нь байх хэрэгтэй байтал хоёулаа өөр нэртэй болохоор ингээ гайхаад итгэдэг би үгүй энд бид нар ингээ нэрийг авдаггүй өөр өөртөөхөө нэрээр одоо өөрөөр хэлэх юм бол би бол миний нэрэн дээр нэмээд манай аавын нэр байгаа. Манай нөхрийнх болохоор өөрийнх нь нэрэн дээр нь аавынх нь нэр нь байгаа. Манай хүүхдүүдийнх болохоор өөрсдийнх нь нэрэн дээр нэмээд аавынх нь нэр нь байгаа гэхээр гайхаад идэг гэсэн гоо тийм үү гэд. Тэгэхээр энд болохоор энэ хуулийн төсөл дээр нь ер нь яг хүсэх юм бол нөхрийнхөө тэ авгийг гэр бүлийн авгийг авч болно. Харин хүсэхгүй байх юм бол өөрийнхөө гэр бүлийн авгаараа явж болно гэж байгаа. Гэр бүлийн авг гэдэг нь болохоор бид нар шиг одоо аавынх нь нэр гэдэг биш те. Яг одоо юу гэдэг борчхон шарнууд, харнууд те одоо юу гэдэг тэр нэр нь явж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрийг бол ингэж тийм заавал бол нөхрийнхөө гэр бүлийн авгийг авах хэрэгтэй. Ингэснээрээ одоо бид нар уламжлалаа хадгална. Дээрээс нь хэрвээ чи ингээд одоо нөхрийнхөө гэр бүлийн авгийг авахгүй байх юм бол Японы энэ гэр бүлийн үнэт зүйл байхгүй болж одоо гэр бүлийн үнэт зүйлийг сүйтгэх болно гэж одоо ер нь үздэг. Тэгэхээр одоо эдгээр үзлүүдээс нь ингээ үзэх юм бол ерөнхийдөө тэр хилээд байгаа те нэлийн хит консерватив үзэлтэй буюу хит одоо хуучинсаг те уламжлалт үзэлтэй гэж хилээд байгаагийн та хэд ингээ жоохон ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Нэрээ энэ дэр нэмээд та хэдийнхаа мэддэг бас нэг сэдвүүдээр те хэлэх юм бол Эзэн хааны гэр бүлийн одоо угсаа залгамжлах ханхүүгийн асуудлыг та хэд одоо бараг бүр маш сайн мэддэг болсон байгаа болоо гэж бодож миний одоо өмнөх маш олон бичлэгүүд байгаа шүү те. Тэрэн дээр Эзэн хааны гэр бүлийг цаашид эмэгтэй хүн залгамжилж явах боломжтой болгох тэр хуулийн төслийг одоо ахин хилэлцгийг Японы ард түмэн бол ингээ хүсэж байгаа гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл энэ Такаичи-сан болохоор Японы Эзэн хааны удам угсааг зөвхөн эрэгтэй хүн залгах ёстой гэдэг дээр бат зохисдог хүн. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэй хүн одоо угсаа залгамжлах ёсгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ бол одоо Японы уламжлал энэ чигээрээ л байх хэвээр. Тийм ер нь бол ингээд байх хэвээр л байранда байна шүү гэдэг утгаараа ингээ явдаг гэсэн үг.
За дээрэс нь Такаичи сан бол Япон улсын цэргийн тэр хүч чадлыг жоохон цаашаад илүү хүчтэй болгох тал дээр ингээ ажиллахыг хүсэж байгаа гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол өөрөө хамгаалах хүч гэдэг Японы энэ цэрэгч гэхэд хэцүү энэ цагдаа хүчний байгууллага гэдэг чинь бас нэлээд адармаатай сэдв баггүй юу. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн 2 дугаар дайны дараа шинээрдээ баталсан үндсэн хуулиндаа бол энэ нэг дайныг өдөөгөөд энэ дэлхийн түүхэнд чинь олон саягийн хүмүүсийн нус нулимстай ингээ хутгалдуулчихсан ийм улс үндэстэй учраас тэр бурууга ухамсарлаа цаашаад бол энэ цэрэг дайны ямиг дэмжихгүй тулд бид нар бол дайн өдөөхгүй тэгээ дээрэс нь юм цэргийн хүч гэдэг тийм юм бол биднэрт ахиж байхгүй. Харин зүгээр өөрийгөө хамгаалах хүч буюу энэ дотор дотор байгаа энэ юм хамгаалах гэдэг ч юм уу тэр утгаараа ингээд нэг ариун өөр байдаг гэх юм уу тий ингээл хятад метод ч юм уу Орос энэ төр чинь нэг амар тэгээ цэргийнхаа хүч мөчийг гайхуулсан янз янзын парад жагсаал энэ төр хийгээд байгаа штэ. Гэтэл Японд ч юм бол тийм юм гэж байдаг байхгүй. Эсрэгээр мэдээж энд чинь хүмүүс амьдарч байгаа газар учраас зөрчил маргаан үүсэн зодон хэрүүл тэмцэл үүсэнтэй тэрийг ингээ юу зохицуулах юм бол мэдээж хууль хүчний байгууллага зохицуулна. Тэр утгаараа хууль хүчний байгууллага цэрэг цагдаа энэ төр нь байж байгаа боловч тэр нөгөө утгаараа бол байдаггүй гэж хэлэх юм Гэхдээ энийг бас яг сайн тайлбарлаж чадахгүй л байна. Магадгүй энийг өшөө илүү жоохон судалж агаад нэг тусдаа бичлэг болгож оруулах зүгээр юм болоо гэж бодож байна. Харин Такаичи сангийн хувьд болохоор ерөнхийдөө энэ цэргийн хүч чадлаа цаашаад илүү сайжруулах тал дээр анхаарах өөрийгөө хамгаалах хүчийг жинхэнэ цэргийн хүч гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхийн тулд дэлхийн 2 дугаар дайны дараах Японы инх тайвныг дэмжих үндсэн хуулийг шинжилгээг уриалж байгаа гэж байгаа юм. Сая миний хэлсэнчлэн тэр баталсан байгаа үндсэн хуулийг жоохон өөрчлөе гэдэг юм гаргаж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол тухайн улсын үндэсний аюулгүй байдал нь бол батлан хамгаалах салбартайгаа бол салшгүй холбоотой тулгуур багнаа нь учраас бид нар бол энийг ахиж авч хэлцэх хэрэгтэй гэж тийм үзээд байгаа байхгүй юу? Тэгтээ жоохон эвгүй. Дээрэс нь намайд Такаичи сангийн гадаадын иргэдэд юм жоохон хатуу хандаж магадгүй гэдэг шуум явж байгаа. Жишээлх юм бол өөрийнх нь төрж өссөн муж болох нара муж чинь гоё байгальтай. Тэгээд дээрэс нь нөгөө буг энэ ингээ хүмүүсийн хажууд явж идэг тиймэрхүү зураг мураг нэлээд алдартай байдаг та бүхэн мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгсэн чинь тэр бугнуудтай ингээд бугыг ингээ өшгөлж байгаа гадаад хүмүүсийн бичлэгүүд нь сошиал орчинд дэлгэгдээд тэгээд тэрнээс нь болоод тэр мэрэг жишээлх юм бол нэг хэвлэлийн бахурал дээр энэ гадаадын хэтэрхий ёс зүйгүй Японы дүрм журмын хэтэрхий мөрдөхгүй байна гэх мэт тиймэрхүү ганц нэг юм хилжсэн байд юм байлээ. Тэгээ энэ талаар бол яг дараагийн бичлэгэн дээр өргөжлүүлээд яриа гэж бодож байна. За тэр ч утгаараа цахим орчинд бол гадаадын иргэдэд ер нь цаашаад маш хатуу ханднаа гэх зорилго гарч байгаа. Тэгээд хүмүүсийн дунд мэдээж маш их төгшүүртэй юм үүсэж байгаа гэж бодож байна. Гэхдээ яг энэ төгшүүртэй байгаад байгаа хүмүүс нь бол энэ мэдээллийг өшөө жоохон ингээд дэлгэрүүлээд уншчих юм бол уг нь төгшүүр нь арилчихна гэж би бодож байна. Тэгээд хэрвээ дэлгэрүүлж унших тийм завгүй байгаа бол миний дараагийн бичлэгийг хүлээж агаарай. За тэгээд нэг иймэрхүү байна. Ингээ бичлэгийнхаа төгсгөлд хэдүүлээ юу үлдээсэн байна вэ гэх юм бол Такаичи сангийн гэр бүл хувийн амьдралынхаа тэр нэг юмыг хайр сэтгэл тэрийг нь үлдээсэн байгаа. Тэгээд тэрийг нь товчхон яриад дуусгая гэж бодож байна. За Такаичи сангийн хувьд 2004 онд өөрийнхөө намын нөхөр намын гишүүн болох либерал ардчилсан намын гишүүнтэй 2004 онд гэрэлжсэн байдаг. Гэхдээ тэр хүнийхээ хувьд өмнө нь гэрэлжсэн. Тэгээ 2 охин 1 хүүтэй ийм эрэгтэй байсан. Одоо бол Такаичи сан ч өөрөө 1961 оных буюу 64 настай байгаа шүү дээ. Тэнгүүд нөхөр Тако Ямамото нь болохоор 73 настай буюу 1952 оных. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө 9 насаар ах хүнтэй ингээд тухайн үед гэрэлжсэн. Тэгээ энэ хоёрын гэрэлжсэн тэр түүхэн нас амир хөөрхөн ч гэх юм юу ч мэдгүй. 2004 онд гэдэг чинь Такаичи сан хэдэн настай байсан гэсэн үг. 43 настай байхдаа гэсэн үг байхгүй. Нэг бизнесийн үдийн хоолныхаа үеэрээ за одоо ер нь гэрлээ одоо бүр ингээд гэрлэхгүй бол 40 гарчлаа хэвээр баларсан юм хаахаа гэл нэг тиймэрхүү хошигнол ингээ явуулсан байна л та. Тэгсэн чинь Ямамото сан болохоор нэг өдөр Такаичи сан руу уцаар ярьсан гинэ. Тэгэж ярихдаа болохоор ингэсэн гинэ. За та ингээд одоо үнэхээр гэрэлж мэрлэх гэж байгаа.
Яа гэхдээ өнөөдөр бодох юм. Та одоо ингээд нэрээ гэрэлж мэрлээгээд одоо үнэхээр нөхөр мөхөртэй болох хүсэлтэй байгаа л те. Би бас ингээд өөрийгөө танд санал болгож байна. Би бас одоо тэр одоо өрсөлдөх хүмүүс чинь донд өөрийгөө нэр дэвшүүлж байна гэж хэлжсэн гинэ. Энэ нь болохоор яг 6 дугаар сард болсон үйл явдал гэж байгаа байхгүй. Тэгээ 9 дугаар сард Такаичи-сан одоо Ямамата санта гэрлэж байгаа гэдгээ ерөнхийдөө нийтэд гэд хэлж эхэлсэн байгаа юм л да. А тэгэхдээ юу гэж хэлсэн гэхээр над руу тэгэж уцтаж одоо гэрлэх санал тавьсан. А тэгээ би тэрийг нь ерөөсөө нэг ч удаа болзоонд явахгүйгээр жоохон 7 хоног жоох ингэж бодож байж байгаа. Ер нь нэрээ яага болохгүй гэж гээд тэгээ гэрлсэн гэж байгаа байхгүй. А тэгээ Ямамата сангийн хувьд болохоор өмнө нь одоо гэрлэх ёслол хийж исэн хүүхд мөхцтэй гэдэг утгаараа тийм сүртэй хормын яслал маслал одоо хийхгүй гэдэг тиймэрхүү байр суурьтай байсан. Харин Такаичи сангийн хувьд болохоор энэ бол миний одоо насны ганц одоо гэрлэлт болно. Би одоо өөр хүнтэй бол ерөнхийдөө гэрлэхгүйтэй ингээд миний анхны гэрлэлт гэх юм жаашин те. Учираас гэрлэх ёслоо хиймээр байна гэд тэр хоёр Осака болон Токиод маш том тансаг хүлээн авалт хийж хормын даашинз Такаичи-сан өмсөд гой гэрлэх ёслол хийжсэн гинэ. Ингээ 2004 онд энэ хоёр маань гэрлэж исэн юм байна. Харамсалтай нь 2017 онд манай хоёр улс төрийн одоо үзэл бодлын зөрүүнээс болоод салж байгаа гэдгээ бас мэдэгдсэн байдаг. 2004 оноос 2017 он гэдэг чинь энэ хоёр чинь 13 жил ингээм хамтран амьдэрсэн гэсэн үг байхгүй. Ингээ 13 жил хамтран амьдрахтаа энэ хоёр хүүхэдтэй ер нь бол олоогүй. Тийм ч учраас Такаичи-сан бол ер нь өнөөдрийн хүртэл бол яг өөрөө бол одоо ингээд юу төрүүлсэн хүүхэд байхгүй. Тэгтээ ингэж хэлэх муухай л да. Тэгтээ яах вэ? Яалтчгүй ингээд эн чинь факт учраас те. Тэгтээ өөрийн хүүхдүүд бол байгаа. Энэ болохоор Ямамата сангийн 3 хүүхдийг бол бүр яг ингээд өөрийн хүүхчиг ингээд хайрладаг. Тийм ч учраас одоо ингээд нөгөө хоёр чинь хоёул амир хөөрхөн эмээ өвөө болсон заяа. Хідэн ач зээтэй гэлээ. Нилэн олон ач зээ мэт болц. Тэгээд одоо ач зээтэй өста ам гисэн. За ингээ 2017 онд энэ хоёр чинь салцсан байж байгаа те. 2021 онд ахиад буцаа гэрэлсэн байдгаа. Тэгээ 2021 онд гэрэлснээс хойш өнөөдрийг хүртэл энэ хоёр маань ингээд хамтран амьдарч байгаа хിവэрэ харамсалтай нь 4 ач зээтэй юм биш үү? 4 ач зээтэй. Харамсалтай нь болохоор өнгөрсөн жилд одоо тийм нэг намын төлөөлөгчдийн сонгуул гэж болдог. Тэр сонгуул дээр нь Ямаматасан нэр дэвшээд тэгээд фейлдсэн. Одоо өөрөөр хэлэх юм бол гарч чадаагүй гэсэн. Энийхээ дараа цус харваад ингээд тал биеийн саажилттай болсон учраас одоо ингээд Такаичи-сан ерөнхийдөө ингээд асардаг тэгж байгаа юм л та. Гэхдээ Ямамата-сан болохоор саян эхнэрийгээ ерөнхий сайд болох одоо энэ сунгаанд орж явах үед нь өөрийнхөө одоо нэгэнттэй адилхан намд байсан учраас тэнд чинь бас өөрөөс нь 9 жилээр 9 насаар ах гэдэг чинь тэр намд бас өөрийнх нь эзэлж байгаа бас тодорхой юм орон зай байгаа. Тэр орон зай буюу те өөрийнхөө дэмжигчдтэй холбогдоод одоо манай эхнэрийг ингээд дэмжээрээ ерөнхий сайд болохт нь одоо туслаараа энтер гэж одоо мэдгдсэн гэж үздэг юм байлээ. За ингээд хэдүүлээ бичлэгээ энэ түрээд өндөрлөө. Тэгээд бичлэгийнхаа төгсгөлд нь та хэддээ амлсан ёсороо Японы шинэ эмэгтэй ерөнхий сайд Санаи Такаичи сангийн дуртай нэг рок дуугаар Айдоны ихшгэн цэнхэр хадаг өргөөд тэгээд босгоё. Бүгдээрээ дараагийн бичлэгээр эргүү уулзлаа. Түр баяртай.